Ерөнхий сайд нүүрсний улгаатай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа. Төрийн өмчт компаниуд уулуурхаан салбарт нүүрлсэн баялагын улгаатай тэмцэгчийг үүрэгтэй ажлын хэсэгт хуулийн хүрээнд эрс шийдэмгий алхмууд хийж хэрэгжүүлэхээр энэхүү ажлын хэсэг байгуулжээ. Тусгай ажлын хэсэгт тагнуулын ерхий газар, авилгатай тэмцэх газар, цагдаагийн ерхий газар, сангийн яам, аж үйлдвэр, эрдэс баялагын яам болон бүх яамдын төрийн нарийн эмчгийн дарганаар гайлын ерхий газар, татварын ерхий газар гээд холбогдох төрийн байгууллагуудыг оруулжээ. Энэхүү тусгай ажлын хэсэг авилга албан тушаалын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох, эрх зүйн орчныг боловсруулах хуулийн төсвийг боловсруулж батлуулах талаар санал дүгнэлт гаргах юм а. Олон нийтийн өмчийг хамгаалж төрийн өмчт компаниудын үр ашгийг дээшлүүлэх нь засгийн газрын үүрэг юм. Тиймээс ч цаашид энэ чиглэлд онцгой анхаарч ажиллана гэдгээ ерөнхий сайд хэллээ. Монгол шуудан компани 34%-ийг нээлттэй хэлбэрт шилжүүлснээр үр ашиг нь 10 дахин нэмэгдсэнийг онцлоод нээлттэй хариуцлагатай ажиллах чиглэлд төрийн өмчт компаниудын удирдлагууд онцгой анхаарах хэрэгтэйг дурдлаа. Төрийн албаны бүх шатанд хулгайг үл дэвчих үзэл хандлагыг төлөвшүүлж олон жил яригдсан баялагын хулгай, үндэслэлгүй хөрөнгөжих, албан тушаалаа уруулан ашигласан гэмт хэрэгүүд дээр бодиттой үр дүн гаргаж ажиллахыг ерөнхий сайд тусгай ажлын хэсэгт үүрэг болголоо.